За өнөөдрийн богино хичээлээр бид жолооч бүрийн хамгийн их бодилдог дүрэн болох явган зорчигчд зам тавих дүрмийн тухай ярилцъя. Та нар явган хүний гармаар ойртож ирэхдээ яг юу хийх ёстойгоо мэддэггүй. Жишээ нь та явган хүний гармын өмнө ирээд явган хүн зогсож байвал тэр алхаж хилмигч зогсох уу? Эсвэл аль хэдийн гарсан тохиолдолд зогсох уу? Эсвэл бүр зогсоож замыг нь урьдчилан тавьж өгөх ёстой юу? Зөв хариулт бол явган зорчигч гартал заавал зогсож замыг нь тавьж өгөх ёстой юм байна. Хэрэв хүн гармын хажуу зогсож байвал тэр гарч магадгүй. Тэгэхээр та заавал бэлэн байх хэрэгтэй. Аль хэдийн гарсан бол бүр жилүү зогсно. Явган зорчигч гармаас гинэт гарч ирсэн ч гэсэн анхааралтай байх үүрэгтэй юм. Энэ дүрмэн замын хөдөлгөөний хамгийн чухал аюулгүй байдлын зарчим бөгөөд түгээмэл алдаа нь ихэнх жолооч нар зөвхөн хүн гарсан тохиолдолд зогсдог. Зам дээр гарах гэж буй хүнийг тоохгүй өнгөрдөг. Явган гармыг зөвхөн гэрэлтэй үед баримтдаг гэж боддог. Эдгээр нь бүгд буруу зүйл юм. Тэгэхээр өнөөдрийн гол санаа бол явган зорчигч гармагт биш, гарч магадгүй үед ч гэсэн жолооч бэлэн байж заавал зам тавьж өгөх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй байна.